1, 2, 3. Pocket Zero болон Swarovski брэнд хамтран 3 азтай одтой хүнд 300,000 төгрөгийн худалдаа авалт хийх gift card нээснийг тодруулах болно. 3 мөрөнд амар ингэж 3 нэг. Сайн байна уу? Zero Vlog-д тавтайны өрөөл за тэгэхээр өнөөдрийн дугаараар бид Наран Плазагийн 4 дахь байрлал Swarovski брендээр хилцээсэн байна. Тэгэхээр 12 сар хэдийнэ гарчлаа. Тэгэхээр юу хэлдэг вэ? Шинэ жил мэдээж шинэ жил. Тийм ээ. Тэгэхээр өөртөө болон хайртай дотны хүмүүстэй гоё чимэглэл болон бэлэг сонгох гэж байгаа бол Swarovski брендийг заавал бэлгийнхаа сонголтод оруулах хэрэгтэй. Тэгэхээр та бүхэнд зориулаад танилцуулахаа шийдлээ. За бид дэлгүүр дотор ороод ирчихсэн байна. За тэгэхээр сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. За манай үзэгчдод ингээ Swarovski брендийнхаа ер нь дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм байна. За та нар яг 2006 он анх байгуулагдсан манай ууган салбар болох Наран Плаза Монголын хамгийн анхны аль байсны Swarovski дэлгүүр салбар дэлгүүр дээр ирсэн байна. Тэгээд энэ хөдөлгөөр маань 12 сарын 14-нд анх нээлттэй хийгдсэн. Тэгээд одоогоор 16 жил үйл ажиллагаа хийгээд энэ хугацаанд бас 5 салбар дэлгүүртэй болсон байгаа. 2022 оны 9 сарын 7-нд Шангрила тус салбар дэлгүүрээр нээсэн байгаа. За тэгэхээр Swarovski брэнд гэхээр ер нь бол би бодохдоо эмэгтэйчүүдэд л ер нь зориулсан эмэгтэй бүтээгдэхүүнүүд л ер нь байдаг хэлүү. Манай загварууд өргөд unisex загварууд байдаг. Тэгээд та бүхэн бас эндээс харж байна. Chroma Sport загварын эрэгтэй цагнууд болон эрэгтэй эмэгтэй үндэслүүд болохоор юм бөөж, буган гоёл зүүнээ зүйлсэн юм гоёлууд ер нь unisex загваруудтай гэсэн үг. Олон хүмүүс мэдэхгүй байж магадгүй тийм би бас ер нь мэдтгүүлээс юм байна. За тэгэхээр ер нь Swarovski брендийн ер нь хүмүүсийн мэдтгүү бас нэг өөр онцлог юм байв л. Одоо нөгөө нэг шигтгэмжлэгнүүд гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүү брэнд маань 127 жилийн түүхтэй учраас маш олон төслийн одоо өөрсдийн патентжуулсан төслүүдтэй байдаг. Дээрээс нь бас хувь технологи олон зөвхөн жижиг шигтгээтэй загварууд нь өөрсдийн одоо зүгээр энгийн шигтгээтэй загваруудыг одоо бусад загваруудтай харьцуулах юм бол Swarovski төсөлт нь бүр хойшоо юм гүн төсөлттэй, бриллиант төсөлттэй гэж ярьдаг. Энэ төсөлт нь болохоор илүү их одоо олон юм хугарлыг харуулдаг учраас илүү тод ярилцаж өгдөг. Илүү үнэтэй харагддаг. За тэгэхээр одоо бүгдээрээ Swarovski брендийнхаа онцлог бүтээгдэхүүнүүдтэй танилцгаая. За тэгэхээр удахгүй хүн бүхний хүсэн үйлдэлийг шинэ жилийн болох ч байгаа юм чинь та бүхэнд бас Millennium загвараас онцолж танилцуулъя гэж бодлоо. Энэхүү загвар маань large dashns дээр болон энгийн подолк, t-shirt буюу одоо энгийн лайфстайлын хувцснууд дээр бас давхар хослуулж болдог юм гайхалтай өрмөц загваруудын нэг 2021 оноос хойш манай одоо бүтээл захирал дизайнер Giovanni Engelbert-ийн бүтээсэн collection 3 багцад collection хамаарагддаг Millennium загварууд байгаа. За энэ доод хэсэгт нь энэ бас айгүй хөргөн жижигхэн айгүй цэвэрхэн загвар юм тий. Millennium загваруудын нэг. Гэхдээ энэ маань болохоор бас энгийн өдөр тутамд илүү бас тохиромжтой. Одоо энэ болохоор шинээр ирсэн энэ өвлийн одоо winter collection шинээр ирсэн доторх голын хэсэг нь sparkling буюу хүний биеийн хөдөлгөөнөөр мөнхийн хөдөлж өгдөг юм загвар байгаа. Ямар гоё юм тий. За тэгээд мөн хослох бүтээгдэхүүнүүд Millennium загварын унждаг эмэг мөн доторх нь одоо биеийн хөдөлгөөнөөр мөнхийн хөдөлж өгдөг. Та хэрвээ зүүцэн байх юм бол ингээд байнгын доторх шигтгэн хөдлөөд ингээд гялцж гин гэсэн үг ээ. Тэгэд энэ болохоор бас Millennium загварууд одоо манай загварууд өмнө нь болохоор гэр бүлээр ингэж дандаа хүмүүс хослуулж авдаг байсан бол одоо болохоор манай бүх загварууд ингээ хоорондоо хосолж болохоор юм. Заавал гэр бүлээр ингэхгүйгээр одоо энэ Matrix гэдэг загвар маань жишээ нь Millennium загвартай хослох юм. Одоо юунд баригдахгүйгээр хүснээрээ ингэж хослуул зүгээрээ гэдэг концепттэй явж байгаа гэсэн Swarovski брэнд маань. За тэгэхээр удахгүй ширхлэн бодрох болгож байгаа тийм ээ. Тэгэхээр тэрийг тохиолдолд би ээжтэй бэлэг сонгох гэж байгаа. Тэгээд сая нэлээд үзэж явлаа. Тэгээд энэ коллекцийг ерөнхийдөө сонгохоор шийдсэн байгаа. Тэгэхээр энэ коллекцийн тухай ер нь та надад товч тайлбарч юм уу те? Дэлгэрэнгүй тайлбарч өгөө.
энэ загвар маань болохоор Signum гэдэг загвар байгаа. Тэгэхээр яг энэ хажуудлалт нь болохоор манай одоо өмнөх загварын удаа загварууд нь харагдаж байна. За энэ Signum загвар нь болохоор шинжлэхсэн удаа загвар буюу 21 оноос манайх брендийн лого болон өнгө төрхөө өөрчилсөн байгаа. Тэр нь арай өөрөлдсөн байна тийм. За энэ хүү загвар маань яс дүрсэн ямар утга учиртай вэ гэхлээр энэ гадуурх хүрээний октогон одоо 8 талт дөрвөлжин буюу энэ маань өөрөө одоо дахин дүрлэлт шинжилгээг бэлэгддэг. Тэнгүүтээ гол хэсэгт нь болохоор далавчаа дэвж буй хонгийн дүрсийг одоо логоор байршуулснараа одоо Swarovski-ийн илүү эрч хүчтэйгээр гарч ирж байна гэсэн өөрсдөө бэлтгэсэн маягийн юм ихтэй эрч хүчийг одоо бэлтгэж байгаа. Ямар шинэ онтой загвар хамаагүй шинэлэг баярлж шинэлэг. За энэ маань тэгээд эмхтэйгээ зүйлстэйгээ за зүйлт нь болохоор бас давхар онцлогтой гэдэг янз янзаар зүйлсүүд юм олон сонголтуудтайгаар өнгө болон металлын сонголтуудтайгаар ирсэн байна. За тэгэхээр энэ коллекцийн үнийн хувьд ямар байгаа вэ? Үнийн хувьд болохоор энэ онцлогтой нь болохоор 655 мянга. Зүгээр энэ дан энгийн зүйлт нь болохоор 589 мянга гэж байгаа. За миний сонгосон загвар нь болохоор унжлаггүй энгийн загвар байгаа тийм ээ. Тэгээ энэ загварыг болохоор Poco Zero-г ашиглаад урчлагаагүй 15 хоногийн давтамжтай нэг удаагийн төлөлтөөр 98500 төгрөгийг төлөөд авах боломжтой байгаа. За тэгэхээр нөгөө одоо шинэ жил болох байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоо манай эмгтээчүүдэд зориулаад яг айгүй гоё ресен дээр нь таарсан цагаараасаа санал болгоо. За шинэ жилээр бас бүсгүүчүүдтэй яг онцлог загварыг сонгоё гэвэл яс Harmony загварыг онцлмоор байна. Harmony загвар маань болохоор өөрөө маш гайхалтай. Одоо 2021 оноос Swarovski-ийн маань дэлхийн стандартаас нэг төвшин ихээд тэгээд загвар зохион бүтээгч дизайнер захирал нь хүртэл өөрчлөгдөд Giovanna Engelbert гэсэн маш гайхалтай загварууд 2021 оноос биднэрт дуурлаж шинэ загваруудад танилцуулсан байгаа. Энэхүү загвар маань болохоор Harmonia гэдэг нэртэй эртний грекийн одоо дайны бурхан Ares, хайрын бурхан Aphrodite нарын одоо охин болж мэдсэн Harmonia гэдэг одоо эмэгтэй хүний гоо үзэсгэлэн болон их тайван одоо балансыг бэлэгдсэн юм нэртэй загвар байгаа. Энэхүү загвараас ингээд яг харах юм бол энэ талаасаа ингээд юм үүлэн дээр хөвж байгаа мэт юм одоо нарийн талаас нь ингэж сөүлжиж орж ирсэн байгаа. Энэ нь болохоор эмэгтэй хүндээ ингээд зүүцэн байхад ингээд үүлэн дээр хөвж байгаа юм шиг юм мэдрэмж төрүүлээсэй гэдэг дараа хэлэгдэж гисэн юм. Тэгээ энэхүү загварын манаас нь шигтгэн нь болохоор cushion буюу одоо дэрэнцэлтэй. Тэгэхээр хоошоогоо бүрийн гүн харагддаг хэрнээ ингээд харахаар бөөрөх юм шиг тэгснэ хоошоогоо юм гүнзгий цэцсэн учраас илүү сайн гялцдаг гэсэн. Тэгээд том учраас энэ яг энэ зүү загваруудыг сахин дээр болон плажин дээр, ойлын даашинзан дээр өдөр тутамдаа ч юм уу энэ загвар маань би яг өөрөө одоо нэг олон зургийн авалтан дээр ашиглаж үзсэн болохоор аль ч ямар ч загвар дээр нь агуугаа зохицдог юм бол загвар байгаа. Энэхүү загвараас маань шар болон одоо бэж шаргал гэсэн бас өмнөний сонголтуудтай байгаа. Маад бодлоо гэж байгаа. Тэгэхээр төсөөллийн тэрээс Swarovski бүр маш нарийн хийгээд яасан. Тэгэхээр гоё юм байна. Өстой гоё юм. Одоо энийг ингээд зүгээр жишээний ялгаад харуулж байна. Гэлцэж чад. Нэрээ гүн харагддаг юм байна үнэхээр. Тэгээ маш том учраас ингээд хүний яг харааг ингээд ялцчих юм шууд булаахаар. Энэ загварууд маань манай ер нь бол 22 оны загварууд бол их юм айгу том. Зөвхөн дурамтай гэж ирсэн байна. За тэгэхээр Zero Vlog-ийн маань уламжлалт ёсоор Poco Zero болон Swarovski брэнд хамтран 3 адтай одтой хүнд 300 мянган төгрөгийн худалдаа авалт хийх gift card нээсийг тодруулах болно. За тэгэхээр gift card эзэн болохын тулд 3 болцол байдаг байгаа. Тэр нь тэр нь болохоор энэ доор харагдаж байгаа 2 пэйжийг фоллоу хийгээд энэ хөвчлөгийн доор 3 найзан меншн хийгээд мөн энэ хөвчлөгийг паблик технологитой ширээснээрээ 300 мянган төгрөгийн ваучер эзэн болох боломжтой. Төлөө маш амархан. Энэ гоёл хийхэд болно. За тэгэхээр та бүхэн идэвхтэй орсон гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн маань дугаартай хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн хавлаг оруулалаа. Түр баярлалаа.